За авгаа эх орны дайны Ялтын 80 жилийн парад Монголын цагаар 15 цагт улаан талбайд болж өндөрлөлөө. Тэгэхээр энэхүү парадад дэлхийн 27 орны төрийн тэргүүнүүд бол оролцож байна. За мөн 11.5 мянган цэргийн албан хаагч нар бол жагслаа. За мэдээж дэлхийн нийтийн түвшинд энэхүү арга хэмжээг бол анхааралтай ажиглаж байна. За учир нь гэх юм бол олон улсын түвшинд Орос, Украины нөхцөл байдлаас үүдээд энэ ялалтын парадад оролцож байгаа улс орнуудыг бас олон улсын түвшинд анхааралтай ажиглаж байна. Энэ сэдвээр студид олон улсын судлаач Бямб хантай ярилцж байна. За мэдээж бол энэхүү ялалтын баярыг бол яг олон улсын нөхцөл байдал талаас бас анхааралтай ажиглаж байна. Ямар улс орны төлөөлөгчнөр төрийн тэргүүнүүд очиж байна вэ гэдгийг бол юу гэдэг дэлхийн зөвлөл анхааралтай ажиглаж байна. За хэдийгээр юу гэдэг зөвхөн барууны орнуудын хувьд Орос, Украины хямралаас үүдээд ч гэдэг юм уу энэхүү ялалтын парадад очихгүй гэдэг байдлаар бас хандж байгаа тал байгаа бах та. Нөгөө талдаа гэхдээ Орос, Украины асуудал ямар ч байлаа гэсэн дэлхийн 2 дугаар дайны тийм ээ ялалтын баярыг тэмдэглэх энэхүү арга хэмжээ бол өөрөө бол агуулга нь маш өргөн хүрээтэй гүн гүнзгий агуулгатай гэж ойлгоод байна. За Оросын албаны улсын зүгээс бол энэ баярын парадад хамгийн их ачаал бүгд өгж байгаа. За яагаад вэ гэх юм бол ерөнхийдөө энэ өрөндийн орнуудын тавьсан хориг арга хэмжээ болон ерөнхийдөө дэлхийн ертөнцид нэлээд ганцаардмал байдалтай байгаа. Тэгэхээр тийм биш гэдгийг харуулах зорилгоор маш олон орны төрийн тэргүүнэрийг аль болох оролцуулахыг зорьсон. За нийтдээ бол 27 орчим улсын төр засгийн тэргүүнэрийг оруулах замаар бид нар бол өөрийн найз нөхөдтэй түншүүдээрээ хүрээлэгдсэн ийм хүчрэг улс хэвээрээ байгаа шүү гэсэн тэр зүйлээ бол нотлохыг оролдож байгаа. За нөгөөтэйгөр өрөндийн орнууд болохоор бол нэг талдаа бол энэ дэлхийн ертөнцийн бол хуваагдмал байдалтай орсон гэдгийг ерөөхдөө батлахыг оролдож байна. За нэг талдаа Америкийн нэгдсэн улс тэргүүлсэн ийм улс гүрнүүд бол гарлаа, нөгөө талаагаар бол Америкийн нэгдсэн улсыг эсэргүүцэх зорилготой Оросын албаны улс бүгд нэг хятад албан улсыг тэргүүлсэн ийм эвсэл бүрэлдэж бий болж байгаа гэдгийг бас харуулахыг зорж байна. За ямар ч байсан бол энэ баярын үйл ажиллагаа бол мэдээж хэрэг хүн төрөлхтний түүхэнд бас томоохон нөлөө үзүүлэх үйц ийм дайны дараах олон улсын харилцааны тогтолцоог бий болгосон ийм чухал дайны үйл явцыг бол тэмдэглэн өгүүлж байгаа гэж онцлогтой байна. Бас 2 хоногийн өмнө бусад улс орнууд ч гэсэн за барууны орн тэр дундаа Их Британий хувьд бас ялалтын парадад зохион байгуулсан байсан. За дэлхийн бусад орнуудын хувьд барууны орнуудын хувьд өнөөдөр дэлхийн 2 дугаар дайны ялалтын баярыг хэрхэн хүлээж авч байгаа вэ? За ер нь бол улс орнууд бол аль болох Оросын холбооны улс болон хуучин зөвлөлт холбоот улсын өв уламжлалаас өөрсдийгөө тусгаарлах тусдаа энэ байдлаар өөрсдийгөө энэ мэдээж бүх орнууд бол дэлхийн 2 дугаар дайнд бол оролцсон ямар нэгэн байдлаар тэгэхээр тэр ялалтыг тэмдэглэх зүй ёсны хэрэг учраас бол тусдаа аль болох тэмдэглэх за төрөүний хэлсэн тийм ээ олон улсын давцанд Оросын холбооны улсыг ганцаард болгох юм бодлогыг бол баримталж байгаа. За ялангуяа энэ бол Европын холбооны орнууд болон Европын орнуудад бол нэлээд түгээмэл ажиглаж байгаа. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол яг сүүлийн үед Америкийн бодол үйл ажиллагаатай холбоотой Оросын албаны улстай бас яриа хэлцээ хийхдээ Украины асуудлаар жуулчлал хийхийг оролдож байгаа гэдэг утгаараа төдийлөн бас юм хатуу байр суурийг бол илэрхийлэхгүй байна. Энэ ёслолын үеэр Орос бүгдийн хятад улсын хооронд бас өндөр түвшний бас уулз яриа хэлцээд боллоо. Энэ дээр бол онцлог хэрэгслүүд нь юу байв? За энэхүү 7 цаг үргэлжилсэн энэ 2 оны төрийн тэргүүний хэлцээрийн хүрээнд тийм ээ бас олон гэрээ хэсгүүдийг байгуулж байгаагийн цаана олон улсаас ямар мессеж өгж байгаа. За хоёр улсын хувьд бол стратегийн түвшлийн харилцаатай. За өөрөөр хэлбэл манай улсын хувьд ч гэсэн олон орнтой стратегийн түвшлийн харилцаа байгаа. Тэгэхээр Хүйтэн дайны дараа бол улс орнууд аюулгүй байдлаа хангах арга зам нь бол ерөөхдөө эвсэл холбоонд нэгдэх байсан. За тэгхийн бол тэр эвсэх холбоо нэгдэх энэ бодлого бол улс орнуудыг хооронд нь тусгаарладаг бодлого гэж үзсэн учраас Оросын албаны улс болон бүгд хятад ард улсын зүгээс аль болох уян хатан хамтын ажиллагааг тогтоохыг оролдож байгаа. Тэр бол стратегийн түвшил гэсэн энэ харилцааны механизмаар дамжуулж ажиллаж байгаа. За энэ стратегийн түвшлүүд нь юугаар хэлж байгаа гэхээр бүх салбарт бол өргөн хүрээнд хамтран за мэдээж хэрэг бол холбоотны харилцаас ялгаатай нь шууд цэргийн тусламж бол бие биендээ үзүүлэхгүй. За тэрнээс бусдаар бол хамтын ажиллагаагаа уялдуулах дэлхийн давцанд олон улсын харилцаанд илэрхийлж байгаа байр суурь хүртэл нэг болгох ийм чиглэл бол ажиллаж байгаа. За мэдээж хэрэг бол хоёр улсын хоорондын харилцаанд хоёр талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэх бол маш чухал үүрэгтэй гэж үзэж байгаа. За Оросын албаны улсад тавьсан эдийн засгийн хориг өрөндийн хоригудаас үүдээд Оросын албаны улс бол яхаа аргагүй Аз руу чиглэх за тэр тундаа хятадтай худалдаа хийгээс өөр аргагүй ийм нөхцөл байдал байгаа. За мөн өрөндийн орнууд бол
Оросын албаны улсыг өндөр технологиос авах тийм боломжгүй байдалтай бол оруулсан. Тэгэхээр энэ өндөр технологийн шаардлагатай инновац технологиг бол хятадаас авч байгаа. Тэгэхээр энэ бүх харилцаа бол энэ бүх шатанд харилцаагаа яаж хөгжүүлэх вэ? За дээр нь бол стратегийн түвшлэл хаана хөгжүүлэх вэ харуулж байгаа. Баярлалаа. За үзэгч та бүхэнд Ялтын 80 жилийн ам парадтай холбоотой мэдээлэл болоод дээрэс нь олон улсын нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг хүргэлээ хөтөлбөр үргэлжилж байна.